Дэлхийн анагаахын боловсрол судлалд өргөн цар хүрээтэйгээр хөндөж байгаа сэдвэнийг нь багшийн хөгжил юм. Ихэдээ сургуулийн багш нар үндсэн мэргэжлэрийн дээд боловсрол эзэмшиж мэргэжсэн байдаг. Харин оюутанд эрдэм заана тэднийг сурахад туслахад багшийн мэргэжлийг давхар эзэмших хэрэгцээ шаардлага гарч байна. Өнөөгийн ихэдээ сургуулийн багш нь оюутныг бэлэнчлэх сэтгэлгээнд сургах бус бие даан бодож сэтгэж ажиллаж шийдвэр гаргах чадвартай болгоход онцгой үүрэг хүлээх боллоо. Мэдлэг бол зөвхөн нэг дорон зогсож байдаг эд бараа биш, харин үргэлж өөрчлөгдөж, сайжирч, шинчлэгдэж байдаг шинжлэх ухааны хөгжил бөгөөд их сургуульч өөрөө бас үргэлж сайжрах үйл явц. Дэлхийн нийтийн жишг хандлага эрдэмтэн судлаачдын санал дүгнэлт нийгмийн хэрэгцээнд үндэслэн Монгол улсын засгийн газраас боловсролын салбарт томоохон шинжилгээг өрнүүлж байгаа билээ. Өнөөдөр бага, дунд, дээд боловсролд олон шинжилэлт, өөрчлөлтүүд хийгдэж байна. Ингээд дээд боловсролын шинжилэлт хийгдэж байгаа өөрчлөлт шинжилтийн талаар бүтээлээ та бүхэнд төлөвлөж байна. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд хэрэгжиж байгаа суралцхан увидс нэртэй төслийн баг дээд боловсролын шинжилэл багшаас эхэл нэгж үзжээ. 2013 оны байдлаар манай улсад нийт 100 ихэдээ сургуульд 174 мянган оюутан суралцж 7.4 мянган багш ажиллаж байна. Энэхүү том салбарыг нэгэн агаарын хөлөг гэж үзвэл тэрхүү хөлгийн жолоодогч, чиглүүлэгч нь багш юм. Тиймээс шинжилэл зайлшгүй багшаас эхэлнэ. Ихтэй сургуулийн багш гэдэг нь зөвхөн мэрэгжилтэй мундаг байгаа зогсохгүй, боловсрол судлаар төгс эзэмсэн байх ёстой. Боловсрол судлалыг эзэмшихийн чухал нэг зүйл нь судалгаанд үндэслэж сургалтаа явуулахад чиглэгддэг болсон байна. Дөнгөж эмч болчоод тэгээ багш болж байгаа хүнд бол хэцүү л дээ. Нэг гараанаас 2 мэрэгжлийн зэрэг 2 хөтөлбөр морьтой гарч байгаа байхгүй. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль 1942 оноос хойш 18 мянган орчим хүний ихэмж бэлтгэн гаргаад байгаа аривын их туршлагатай сургууль юм. Тус сургуулийн хувьд аривын туршлагаа шинжилэл, өөрчлөлтөд хослуулж чадаж байна. Тухайлбал дэлхийн анагаахын боловсрол судлалд том эргэлт гарч, эмч, сувилагч, анагаахын мэргэжилтэн бүрийн зайлшгүй эзэмших суур чадвар нь хандлага болохыг, харилцааны ур чадварт суралцаагүйгээр сайн багш болох боломжгүй хөндөж эхэлсэн. Багшийн үүрэг нь онол дамжуулагч байх юм болж, оюутныг чиглүүлэх, дэмжих, туслах, хүч өгөх, хүн шиг хүн болгоход чиглэж байна. Иймд 1980-ад оны дунд үеэс боловсрол судлаачид санал нэгтэйгээр багшийн заах арга барил, үйл ажиллагаа хөгжүүлж ирсэн байна. Энэ хүрээнд асуудал суурилж суралцгүй нэртэй арга зүйн шинжилэл 1965 онд Канада улсаас эхэлж 1980 оноос шинэ хөтөлбөрийн анхны багш бэлтгэгдэж эхэлсэн байна. 1985 онд Харвардын их сургууль энэ аргыг нэвтрүүлсэн бол 1990-ад оны ихэр Япон болон Зүүн Өмнөд Азийн орнуудад асуудал суурилж суралцахгүй буюу PBL нэвтэрчээ. 2005 онд бүгд найрамд хятад ардус асуудал суурилж суралцахыг нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд багшийн хөгжлийн төвүүдийг нээж эхэлсэн байна. Тэгвэл 2008 оноос Монгол улсад анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль асуудал суурилсан сургалтыг эхлүүлжээ. Сургалтанд анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас гадна хэд хэдэн ихэдээ сургуулийн багш нар хамрагдаад байна. Энэ дээд боловсролын шинжиллийн талаар нэг зүйлийг хийж чадсан. Тэр юу байсан гэхээр зэрэг бид хандлага гэдэг зүйлийг нэлээд ярьдаг боллоо. Багшил заагаад байдаг, оюутан болвол зөвхөн итгэхгүй байх, тэг сонсоод байдаг ийм байдалтай байсан бол одоо шал өөр болж эхэлж байна. Бид оюутныхаа дунд орж байна. Бид оюутнуудынхаа хандлагыг төлөвшүүлж байна. Өөрөөр хэлбэл сурах руу бид хамтдаа л явж байна. Асуудал суурилж суралцах гэж юу вэ? Хамгийн агуу зүйл, хамгийн энгийн зүйлээс эхэлдэг гэдэг. Бидний төдийлөн анзаардаггүй, энгийн юм шиг ойлгогддог асуудлаас суралцаж эхлэх нь энэ хөтөлбөрийн онцлог юм. За миний хувьд бол энэ цуснаар олон зүйлүүдийг өөрчлөгдсөн. За жишээлх юм бол
Багш байна гэдэг бол ямар байх вэ гэхээр үлгэр дуурайл үзүүлдэг хүн байх юм байна. Зарим гадаад улс орны эрдэмтдийн судалгаанаас үлгэр дуурайл нь заах арга зүй нэг гэж тодорхойлсон судалгааны үр дүн байдаг. Тэгэхээр багшийн хөгжлийн гол үүрэгт багшийн үлгэр дуурайл онцгой үүрэг гүйцэтгэдэг байх нэ. Дэлхийн ихэнх сургуулиудад хэрэгжиж байгаа суудалд суурилж суралцах сургуульд жилэрх тусам улам илүү боловсронгуй болж шин шатанд гараад байна. За багшийн хөгжлийн төвдөр зохион байгуулагдж байгаа асуудал суурилсан сургалт маань одоо илүү нөгөө багшаас суралцахууруу шигээл амьдрал суурилсан чиглэл рүү одоо чиглэл сургалт маань бол сая одоо бас энэ 14-өөс 15-аас 16 оны хичээл хэмжээгээр зохион байгуулагдсан. Асуудал суурилт суралцах сургалтыг амьдрал суурилт суралцах гэж нэрлсэн байгаа. Учир нь хүн асуудлыг хэдий ч нэ ярина, амьдралд гарч байгаа бэрхшээл зөрчлийг хэдий ч нэ олж тодорхойлж мэдэх тусам тухайн асуудлыг шийдвэрлэж чаддаггүй. Ийм учраас амьдралд суурилт суралцах сургалтын гол утга нь амьдралдаа болж байгаа олон шин зүйлийг яаж асуудлыг зөвөр шийдэх вэ гэдэг рүү чиглүүлсэн байгаа. Багш ууртай, оюутан айдастай харилцаа бол амьдралд суурилаагүй харилцаа юм. Гэртээ байхдаа, гадуур явхдаа, сургууль сурахдаа ер нь хаанч хүн өөрөөр нь байх нь чин сэтгэлийн харилцааг бий болгож амжилт гаргах үндэс болдог. Үүний тулд багш оюутныг хүнийх нь хувьд хүндэлж, ойлгож байж тэднэр өөрийгөө хүндлүүлнэ. Ихэнх тохиолдолд харилцаа ямар өнгө аястай болохыг багш тодорхойлдог учраас анхнаасан харилцаагаан эерэг, харилцан ойлголцсон уур амьсгалтай болох эсэх нь багшаас шалтгаалдаг. Тухайн оюутан маань багшаас нэгдүгээр айдасгүй байх хэрэгтэй. Оюутнаас хүндлэл шаардахаас өмнө өөрийгөө хүлээн зөвшөөрүүл. Оюутан багшийг дотоод сэтгэлдээ хүлээн зөвшөөрөөгүй цагт түүний заах хичээлийг ч шимтэн сонсох нь ховор. Монголчууд эрддээр үеэс эрдмийн оргилд хүрсэн мэрэгэн ухаантай, суу бэлэгтэй хүнийг өөрсдийн зөнгөөрөн багшаа хэмээн хүндэтгэж ирсэн. Багш хүний өөрийн 10 бэлэг чанар гэж бас байгаа. Багш хүн өөрөө одоо юу гэдгийг овер төвөр, сэтгэлэн цагаан, үйл дор урамж гэдэг юм уу? Тийм 10 сайхан бэлэг чанар төвс байх хэрэгтэй. Тэгэхээр багш хүн бол одоо өөрөө тийм сайхан бэлэг чанар ямиг шингээсэн хүн бол яг хүнд эрдэм өгт. Би багш нараасаа гэх юм бол хамгийн их суралцсан зүйл юм бол шударга байдлыг гэж бодож байна. Багш нь шавь нарын хаан талин болдог, цэвэр үзэмжтэй байдал, эрүүл саруул дүр төрх, шударга зарчимд байдал, хүнд хандж байгаа хандлага, хүнийг хүндэтгэж байгаа хүндлэл, бие авч аваа бүх байдлаараа бусдад дандаа зааж сургаж байдаг. Бага болон дунд боловсрол эзэмшигчид мэдээллийг шууд хүлээн авах нь их. Харин дээд боловсрол эзэмшиж байгаа хүн аливаа мэдээллийг шүүж, ялгаж, салгаж авдаг. Иймд их дээд сургуулийн багшийн суур ур чадвар бол цаг үеэ мэдрэх явдал. Өөрөө одоо яг тэр үеийг мэдэрдэг тийм хөгжсөн багш байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр 1991 оны оюутнууд те 90-ад оны оюутнууд 2000 оны оюутнууд 2010 оны оюут одоо 4 жилийн дараа 2020 оны оюутнууд миний өмнө гарч ирэх гэж байгаа байхгүй. Би тэгэхээр дөрвөн үеийн ялгааг би мэдчих хэрэгтэй байна. Тэгэхээр энэ дээр юу харагдаад байна вэ гэхээр бид хүний эмчийг одоо хүний их эмч буюу эмч хүнийг бэлдэж явахын хажуугаар эмч хүнийг хүмүүжүүлж байна. Эмч хүнийг сургаж байхын хажуугаар тэр хүнийг соёлтой болгож байна, хүмүүжлэлтэй болгож байна. Нийгэмд амьдрах чадвартай болгож байгаа байхгүй. Амьдралд суурилж суралцах сургалтын хүрээнд их сургуулийн багш 7 үүргийг хүлээж түүнд суралцж байдаг. Нэгдүгээрт мэрэгчсэн байх. Их дээд сургуулийн ихэнх багш бол мэрэгжилдэрэн ажилласан дадлаг туршлагатай байдаг. Хүнд юм заана гэдэг бол багшаа сурган хүмүүжүүлэх ухаан, заах арга зүй, боловсрол судлалаас суралцах зайлшгүй хэрэгцээ бий болоод байна. Ихтэй сургуулийн багш гэдэг бол тухайн агуулгаа мэдээд дамжуулагч биш. Харин суралцагчийг хөгжүүлэх, идэвхжүүлэх, сэтэлжүүлэх, дагуулan сургах, хамтдаа одоо суралцах ийм шинэ түвшинд гарсан хүнийг л ихтэй сургуулийн багш гэж ингэж үнэлэх болсон юм байна.
Хоёрдугаарт харилцагч байх. Багшаас харилцааны өндөр ур чадвар шаарддаг. Тэр хүний сэтгэл зүйн онцлогийг мэдэрдэг сайн харилцагч байх ёстой. Багш хүн гэдэг бол зөвхөн дээрээс доошоо одоо мэдээлэл дамжуулагч гэдэг ойлголт байдаг байсан бол энэ өөрчлөгдөж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн хүнтэй нэг төвшөнд очиж харилцахыг хэлнэ гэж бодож байна. Багш би оюутандаа тусалсан уу? Чиглүүлсэн үү? Урам дэм өгсөн үү? Тэднийг хүндэтгдэг үү? Тэднийг ямар ажил хүлээж байгааг би тайлбарлан ярилцдаг билүү гэд олон асуултанд хариулах ёстой болж байна. Шинэ үеийн багшийн хамгийн чухал чадвар нь хөгжүүлэгч, хүч өгөгч байх ёстой. Гуравдугаарт хамтрагч байх. Хамтрагчийн үүрэг гэдэг маань зөвхөн заагаад байхаас илүү тухайн хүндээ бол туслах гэдэг бол маш том чухал үүрэг байгаа. Өнөөгийн нийгэм биднээс багааран хамтран ажиллаж бүтээлч үр дүн гаргахыг шаардаж байна. Иймээс оюутан байх цагаас эхлэн бие биенийхэн дутууг нөхөх, дэмжих, асуудлаа хамтдаа шийдэх шаардлага тулгарч байна. Хүн өөрийнхөө ердөө 5-10% мэддэг бол далд байгаа нөөц боломжийг ил гаргах хүн нь багш. Тийм учраас багш нь тухайн салбарын судлаач байхаас гадна нийгмийн сэтгэл зүй, харилцааны ур чадварыг судлагч байх ёстой. Маш олон хүнтэй багаар ажиллаж чадах өндөр ур чадвартай байх. Дөрөвдүгээрт багш зохион байгуулагч байх үүрэгтэй. Багшийг сайн менежер гэж үздэг. Хичээл заах анги хамт олонны уур амьсгал, багийн ажиллагааг багш удирддаг. Оюутнууд урсгалааран, аясааран хичээл суудаг биш, багшийн идэвхтэй санаачлаг дор суралцах болж байна. Багаар хамтран суралцахад дугуй хэлбэртэй ширээн хамгийн тохиромжтой гэж үздэг юм. Илүү түүхэн хөгжлийг авч үзэхэд Монгол гэрийн зохион байгуулалт уур ухаан гарч ирдэг. Энэ маань бол яг Монгол гэртэйг адилхан тойрог дугуй. Гэр гэдэг бол өөрөө эрүүл ахуйн талаасаа тэр, эдийн засгийн талаасаа тэр, ахуй орчин талаасаа тэр уламжлалт бүх юмыг шингээсэн байдаг учраас тэрнтэй манай энэ ширээ бас явцаа зохицчихлоо. Нэг багт 4-8 хүн ажилладаг бөгөөд багийн гишүүн бүр тусгай үүргийг гүйцэтгэдэг байх нь. 1-дугаарт чиглүүлэгч, 2-дугаарт цаг баригч, 3-дугаарт тэмдэглэл хөтлөгч, 4-дугаарт илтгэгч. Эдгээр 4 үүргийн хичээл бүр дээр оюутнууд солигдсон гүйцэтгэж сурснаар сургуулаа төгсөхдөө аливаа ажлыг зөв зохион байгуулдаг, санаачлагтай, цаг баримталдаг, бичгийн чадвар сайн эзэмшсэн, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг болдог. Багш лекцээ олон янзаар зохион байгуулдаг. Тухайлбал баг, бүлгээр, сурал зохистын оролцоонд тулгуурласан мини интерактив лекцийг зохион байгуулж болно. Ийм жижиг бүлэг цөөхөн одоо хүмүүст зориулсан, цөөхөн оюутнуудад зориулсан мини лекц гэж байгаа. Тэгээ мини лекцийгээ илүү интерактив, тэгээ идэвхтэй харилцан идэвхтэй багш оюутан харилцан идэвхтэй явуулах. Ер нь бол лекц гэдэг бол оюутныг сэтэл өгдөг. Тийм учраас манай хүүхдүүд бол аль хэдийн номын санд энийг бол уншаад бэлтцсэн байгаа, урд нь материалаа уншицсан. Дээрээс нь эндээс гараад номын сан руу гүйжлэх юм бол энэ бол гайхалтай лекц. Дэх нь үед нэг хэсэг бол ерөөсөө дандаа багш төвтэй сургалтууд явагдаад байсан бол одоо оюутан төвтэй байлаа, дараа нь одоо бол багаар ажиллах, чиглүүлэх, өдөрдох ийм зөвлөх хэмжээнд бол орж ирж байгаа. 5-дугаарт багш бүр судлаач байх ёстой. Тэр өөрийн салбарын шинжил ухааны шинэ мэдлэгийн эрэл хайгуулж байхаас гадна хичээлийн үйл явцыг судалдаг байх ёстой. Багшаагаар зайлшгүй судлаач байх ёстой. Судлаач байж судлаач оюутныг бэлтгэн одоо сайн мэрэгчлэн бэлтгэж гаргаж чадна. Шинжлэх ухааны үндэслэлтэй юмыг манайд бол нэг ингэж болох юм аа те миний бодлоор багшийн бодлоор бол ингэж болох боломжтой юм. Та нарын бодлоор гэл ингэж хайчаад оюутнуудаас маш олон гоё санаанууд гарч ирдэг. Багшийн 7 үүргийн 6-дугаарт өмгөөлөгч байх үүрэг багтдаг. Тухайн салбарын үндэс нь түүхэн хөгжлийг ухаарч салбарынхан нэр хүндийг хамгаалагч байх ёстой. Тухайлбал хүн амын эрүүлийн хэн манаанд бүх насаа зориулсан мянган эмч, совилагч, мэрэгжилтний үйлс хөдөлмөрийг үгээсгэх, бусдын амин насыг аврах, цаг наргүй ажилд нь саад учруулах, нэр хүндэд халдах, олон нийтэд буруу ойлголт төрүүлэх,
цаашлаад эрүүл мэндийн салбарын хөгжилд сөргөөр нөлөөлөх аливаа мэдээлэл үйл явдалд хүлцсэнгүй хандаж болохгүй. Тангар гөргсөн эмч хүний ёсоор үр хариуцлага нэр төртэй биелүүлэхээс гадна эрүүл мэндийн салбараа өмгөөлөх хайрлах сэтгэлтэй ажиллахыг Ахмад үеийнхэн сануулдаг. 7 дугаарт мэрэгжлийн байх. Эмчин цагаан халаад, шүүгчийн хувцас, цэрэг цагдаа, хууль сахиулга байгууллагын мэрэгжилтний өмсгөл нь тухайн хүнд сүр хүчийг өгдөг. Тухайлбал эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа мэрэгжилтнүүд цагаан халаад өмсснөөр энэрэн асар хүн сэтгэлийг бий болгож бусдад туслах үүрэг хүлээж байдаг. Байга дүр төрх бие авчваа байдал аливаа зүйлд хариуцлагатай хандаж байгаа. Улс орныхон бүтээн байгуулалт хөгжилд хувь нэмрээ оруулахын тулд мэрэгжлийн байх хэрэгцээ гарч байна. Багш бүр энэхүү 7 үүргийн дагуу өөрийг хөгжүүлж цогц чадамж эзэмшсэн байх шаардлагатай. Зөвхөн мэдлэгтэй хүн төгсгөх гээд их онол заадаг байсан бол өнөөдөр чадамжийн тухай ярьдаг болжээ. Тэгвэл цогц чадамж гэж юу вэ? Цогц чадамж гэдэг нь мэдлэг чадвар хандлага 3-ыг гурвуулынгийн зэрэг эзэмших ёстой. Иймээс багш нар цөм хөтөлбөр боловсруулахдаа зайлшгүй эзэмших мэдлэг, зайлшгүй эзэмших чадвар, зайлшгүй эзэмших хандлагыг тодорхойлж бичгээс гадна ямар аргаар заах вэ? Яаж түүнийгээ үнэлэх вэ? Эцэст нь хичээл төгссөний дараа оюутан суралцагсад би энэ хичээлээс юу гэж чаддаг болоод гарах вэ гэдгээ үнэлүүлэх бүрэн боломж ногдож байгаа юм аа. Хүн аливаа зүйлийг сургахдаа ямар аргыг ашиглаж байгаагаас хамаарч ойлгож хүлээж авах нь өөр байдаг. Тухайлбал суралцахын пирамид гэж бий. Энэ нь лекц сонсоод 5%, уншаад 10%, сургалтын материал үзүүлэн ашиглаад 30%, бүлгээр хэлцэхэд 50%, дадлаг хийхэд 75%, бусдад ойлгосон мэдсэн зүйлээ заахад 80% нь үр дүнтэй байдгаа гэж дэлхийн боловсрол судлаачид үздэг. Сургалтыг тулгын 3 чулуутай зөөрлж авч үзэх юм бол багш, оюутан, цөм хөтөлбөр гэсэн 3 зүйлээс бүрддэг. Багш нь хичнээн сайн бэлтгэгдсэн суралцах хүсэлт эрмэлзэлтэй оюутан байлаач энэ хоёрыг холбох гүр олсон цөм хөтөлбөрийг хамтаараа боловсруулах шаардлага орчин үеийн багшид тавигдаж байна. Ийм учраас багшийн ажлын үндсэн ачааллынх нь 3-1 буюу зарим тохиолдолд 50%-ийг багш цөм хөтөлбөр боловсруулах, оюутан суралцагчдыг бие даан суралцахад нь туслах ном бүтээн туурхад зориулах ёстой. Цөм хөтөлбөрийг оюутан суралцагчдад хүргэхэд багшийн туршлага ур чадвар чухал нөлөө үзүүлдэг. Дэмдэж их сургуулийг үн цэнтэй болгодог хүн нь профессор багш юм. Профессор багш нарын мэдлэг ур чадварыг ашиглах, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар ихэнх сургуулиуд хурд удааг хөгжиж байна. Гадаад дотоодын ижил төрлийн ихтэй сургуулиудтай хамтран ажиллаж байгаа. За хамгийн үр дүнтэй ажил нь хууль сахиулгын профессорын баг гэсэн ийм ихтэй сургуулиудын профессор багш нарын дундын нэг ийм профессорын багийн үйл ажиллагааг хууль сахиулахыг сургууль дээр санаачлан өнгөрсөн хичээл жилээс эхлүүлсэн. Профессор багш гэдэг бол зөвхөн ганцхан ялангуяа анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль гэдэг бол үндэсний хэмжээний хамгийн голлох байр суурьтай их сургууль. Тэгэхээр энэ анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль дээр ажиллаж байгаа профессор хүн гэдэг бол тухайн оронд болон бүс нутгийн хэмжээнд, бүс нутаг гэдэг нь Аз, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд ямар шүү байр суурьтай ажиллах вэ гэдгээ тодорхойлсон хүн байх ёстой гэж би бодож байна. Профессор багш зөвхөн хичээл заах бус томоохон судалгаа хийх, төсөл боловсруулахаас гадна оюутнуудад амьдралын ухаан сургах, амьдралынх нь бүхий цаг үед зөвлөгч нь болох тохиолдол олон бий. Иймд дэлхийн ихэнх сургуулиудад насан туршийн багш хэмээх ойлголт хүчтэй яригдж байна. Миний болохоор манай англи зааж авсан багш маань бол миний насан туршийн багш гэж би бодож байгаа. Бэмби Эренчунгаагаас нэгэн сурвалжлагч асуусан байдаг шүү дээ. Та ер нь их олон шавьтай байх таа гэхэд заадаа би ч ганцаас шавьтай да. Ер нь хүн бүр адилгүй хөлөг боргон жараагүй байдаг. Тийм учраас хүн амьдралынхаа турш өөрийг нь залгамжлах нэг л хүнийг бэлтгэх ёстой. Би тийм л хүнийг бэлтгэж чадсан гэдэг нь өнөөдрийн дэлхийн улс орны яриад байгаа
менте гэдэг ойлголт юм. Монголчууд өнгөрсөн 70 гаруй жилд академикт суурилсан боловсролоор хүмүүжсэн. Тэгвэл өнөөдөр ур чадвар, харилцаан суурилсан боловсрол дэлхийн нийтэд ноёлж байна. Монголын их дээд сургуулиудж үүнд анхаарч тусгайсан хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Амьдрал суралцах гэсэн хүү төсөлд хөтөлбөрт сургагч багшаар хамрагдсан саяхан сертификат авсан. За энэ үйл ажиллагаа маань багшийн хууль сахиулах их сургууль хууль сахиулагчдыг бэлдэж байгаа сургалтанд бол маш томоохон түлхэж болох байхаа. За тэгээд дээрэс нь манай их сургуулийн шинэ найр баригдаж багшийн хөгжлийн шинээр төвүүд байгуулагдсан. За мөн одоо багшийн хөгжлийн том хөтөлбөр манай сургууль боловсруулж стратегийн төвчний хөтөлбөр боловсруул түүнийг хэрэгжүүлэхээр ингээд ажиллаж байгаа. Ихтэй сургуулиуд дэрэгдэн багшийн хөгжлийн төвийг байгуулж байна. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль нь Аз намхан лам баруун эргийн бүсийн шилдэг их сургууль болох зорилго тавьж багшийн хөгжилд онцгой анхаарч байна. Ихтэй сургуулийн олон багш нарын дунд гарсан нэгэн уран тааруулхан багш хэлж өгдөг, сайн багш тайлбарлаж өгдөг, мундаг багш үлгэр дуурайл үзүүлдэг, харин шилдэг багш хүч нэмдэг байна. Ингээд бид бусад улс орны багш нартай мөр зэрэгцэн алхахын тулд шилдэг багш болохын тулд багшийн хөгжлийн төв байгуулагдаж олон үе шаттай ажлыг амжилттай эхлүүлээд байна. 2008 онд багш нарын дунд үе шаттай сургалт зохион байгуулсны нэг нь асуудал цорилт суралцгуус сургалт юм. Өнөөдөр дэлхийн олон улс оронд энэ сургалтыг багшийн хөгжлийн төвийн хүрээнд зохион байгуулдаг юм аа. Ингээд бид тус сургалтыг жилдээ 2 удаа зохион байгуулж нийт 13 төсөлтөөр 213 багш бэлтгэгдэн гарсан болно. Ингээд өнгөрсөн хичээлийн жил анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн бүрэлдэхүүн 5 сургуулиас гадна хууль сахиулахын их сургууль, Монгол улсын их сургууль, шинжилгээ ухааны технологийн их сургууль, ач хамгаахын дээд сургуулийн багш нар нэгэн баг болон ажиллаж суралцаж чадсанараа бид олон шинжилгээг авчраад байна.